Миний ном утга зохиол театрын урлагийн наадам. Хүүхэд залуусыг номтой ойртон нөхөрлөх, ухаан бодлоод хэлэх, гоо зүй театрын урлагийн боловсрал эзэмшиж, авьяас бэлгээ нэг хөгжүүлэгтэн туслах зорилгоор Лувсан Вандан сан багш сургуулиудтай хамтран хан уул, баг нуур, баг хангай дүүргийн дунд сургуулийн сурагчдын дунд гол дүр сэдэвт драмын урлагийн наадмыг зохион байгууллаа. Хайртай номын баатруудаа дүрээр амьлуулж, тайзан дээр зохиолын үйл явдлыг өрнүүлэх энэхүү урлагийн наадам 2 сарын турш үргэлжилж та бидний хүүхдүүдэд хичнээн их авьяас чадвар, нөөц боломж, сайхан ирээдүй байгааг нэн харуулснараа онцлогтой байлаа. За ингээд номын ертөнцөөр хүүхдүүдтэй хамтдаа аялцгаая. Нэвтрүүлгийг санаачлагч Лувсан Вандан сан. Хамтран ажилласан байгууллага Хан уул соёлын ордон, Хан уул дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз. Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт хан уурчууд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэн үзэж байна. Лувсан Вандан сангаас санаачилсан зохион байгуулсан миний ном утга зохиол театрын урлагийн наадам 2015 онд гол дүр жүжигийн уралдаанаар эхлэж энэхүү уралдаан маань 2015 оны 4-р сарын 9-ний өдрөөс эхлэн 5-р сарын 17-ны өдрийг дуустал зохион байгуулагдаад байна. Миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадам гол дүр жүжигийн уралдаан маань энэ жил хан уул, баг нуур, баг хангай дүүргүүдийн бүх ерөнхий боловсролын сургуулиудыг хамарч байгаагаараа онцлогтой. За энэ жил хан уул дүүргийн 16 сургууль, баг нуур дүүргийн 4 сургууль, баг хангай дүүргийн 1 сургууль, нийтдээ 21 сургууль, 21 жүжигээрээ өрсөлдөө. 21 жүжигийн багт нийт 298 сурагч оролцож 150 гаруй багш эцэг эхчүүд жүжигийн найруулагч дарын албанд ажиллаж тэдний тайзнаа амьдуулсан жүжигийг нийт 3000 гаруй сурагч эцэг эхчүүд үзэж онлайн сүлжээ тавьсан жүжигийн багийн мэдээллийг нийт 3200 шир түгээлт хийгдэж бүх сургуулийн их санаачтай оролцсон. Та бүхэнд Лувсан Вандан сан болон зохион байгуулалтын өмнөөс баярлаж талархсан хэлье. Энэ удаагийн миний ном театрын урлагийн наадмыг Лувсан Вандан сан, Хан уул дүүргийн соёлын ордон, Хан уул дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз хамтран зохион байгуулж байгаа бөгөөд гол дүр жүжигийн уралдаанд оролцсон нийт оролцогчид сургуулийн баг хамтлагийнхаа өмнөөс баярлалаа илэрхийлье. Яг энэ үчид миний ном утга зохиол театрын урлагийн наадам гол дүр жүжигийн уралдааны шагналыг гадуулах ёслолын ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байгааг дуулахад гадаа байна. Гол дүр жүжигийн уралдаанд нийт 21 сургууль, Монголын болон сонгодог зохиолуудаар жүжигээ бэлтгэн энэхүү тайзнаа амьлуулж мөр зэрэгсэн өсөлсөн гэдгийг дахин дуулгая. Ингээд гол дүр жүжигийн уралдаанд оролцсон сургуулиуд хэний ямар зохиолыг сонгон авч энэхүү уралдаанд оролцсныг хүлээн авч үзцгээе. Хан уул дүүргийн 7-р сургууль Андерсны зохиол Уурцгэн дээрх гүнж жүжигээр. Хан уул дүүргийн 10-р сургууль Чингисийн 9 өрлөгтэй Өнжин хүүгийн цэцэлсэн шестер жүжигээр. Хан уул дүүргийн 15-р сургууль Педрогийн зохиол сүм тавьсан хаяг жүжигээр. Би чамаас түрийг харгуу гэж асууж байна. Хан уул дүүргийн 18-р сургууль Амхан хоолой жүжигийн хорим жүжигээр. Хан уул дүүргийн 26-р сургууль Лодо дамын зохиол гарын 5 хуруу жүжигээр. Хан уул дүүргийн 34-р сургууль Амхан зохиол гар багшаа жүжигээр. Хан уул дүүргийн 29-р сургууль William Shakespeare-ийн 12 дахь шүн жүжигээр.
дүүргийн 52-р сургууль Виктор Фингогийн Парисын дарихлсан Хаал дүүргийн 41-р сургууль Уильям Шекспирийн зохиол 12 дахь шөнө жүжигээр Хан уул дүүргийн 60-р сургууль Жаргал сайхны зохиол Тиможны баг нас жүжигээр Хаал дүүргийн 63-р сургууль Содон доржийн зохиол Норын намтар жүжигээр дүүргийн 75-р сургууль Уильям Шекспир Ромео Жулиета жүжигээр Хаал дүүргийн 114-р сургууль Сэлстаны зохиол Нэргүй ор жүжигээр Хан уул дүүргийн 115-р сургууль Виктор Фингогийн зохиол Парисын дарихлсан жүжигээр Хаал дүүргийн 108-р сургууль Донёр Имжирэгийн сойрчиг жүжигээр Багнуур дүүргийн сод сургууль Жан-Баптист Модерн зохиол Талтиг жүжигээр Багнуур дүүргийн гүн галуутай цогцлбор сургууль Карла Гарденийн зохиол Хоёр эзний нэг зарц жүжигээр Багнуур дүүргийн боловсрол зохицлбор сургууль Виктор Фингогийн Парисын дарихлсан жүжигээр Баханга дүүргийн хангай цогцлбор сургууль Бат Баясгалангийн зохиол Амьдралын шалгуур жүжигээр Багнуур дүүргийн 125-р сургууль Төрийн шалгалтай хорлоогийн зохиол Алтан үст охин жүжигээр За ингээд миний нам утга зохиол театрын урлагийн наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагааг нээж өгнө хэмээн Улсын их хурлын гишүүн Ловсон бандан сангийн үүсгэн байгуулагч Ловсон бандангийн бол таныг хүндэтгэлийн танцнаа өргөн авъя. За манай хамуулчид нэлээд дуушуутай сайхан хамт олон шүү дээ. Сайн байцгаана уу? За ингээд жил болгон одоо энэ сангайн нэрмжид уралдаан энэ урлагийн тоглолт долоомж болон зохиол байгуулж байгаа. Тэгээ энэ жил одоо манай хамуулын сургуулиуд бүгдүүд хамт олон маш идэвхтэй оролцож жилээс жил одоо хүрээнд хэлж чадвар нь улам одоо өрн тодорч ер нь хүмүүсүүд бол ингээд сэтгэлээс оролцсон юм сайхан арга хэмжээ болж байгаа баяртай байна. За энэ арга хэмжээг зохион байгуулсан бүх хүмүүс багш нар, найруулагч нар, мөн жүжигийн төрлөөр бол бас идэвхтэй авьяасаар шалгуулаад оролцож байгаа манай жүжигчин хүүхдүүд, зурагчид бүгдээр нь чинсдгийн баяр хүргэж уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Үнэхээр утга зохиолын хичээл, уран зохиол, театр, урлаг энэ бүгд бол явж бол зүгээр дуудуулах, за хөгжим сураад тоглохоос хамгийн хүнд нь л дээ. Өөрөлд оюуны хамгийн өндөр чадварыг илтгэсэн юм бол байна.
Тэгэхээр энэ бүгдээ дотор багтаад. Энэ театр дотор бол дуулан бүжиг бүх юм байгаа шүү дээ. Хамгийн гайхамшиг тэрэнд байна. Ингээ үзэхээр бол манай хамгаалалтын зүгээр бүх сургуулийн хүмүүстэй нэвтрээ оролцоод үнэхээр мэрэгжлийн төвшин чихгүй. Тэгээд мань мэдээ бол мэрэгжлийн харж байгаа юм чи ерөөсөө тийм ээ. Мэрэгжлийн хүмүүс өөр үнэлдэг болохоор энэ бол та бүхэн үнэхээр Монголын арт түмнийхээ Монголын хөгж залуучдынхаа гайхамшигтай төлөвлөлтийг энэ уралдаан хэмжээнд чухамдаа харуулж чадж байгаа юм аа. Энэ учраас та нарын энэ авьяас эцэг Монгол улсын авьяас, Монголын арт түмний авьяас энийг зөвхөн хамтран хөгжүүлцгээе. Дэлхийн төвшөнд гаргацгаая. Баярлалаа. Жүжиг театрын урлагийг маань хүнээс маш их ирч хөөж за дотоод сэтгэл багийн ажиллагааг шаарддаг гайхалтай урлагийн төрөл юм. Жүжигний бүтээлийг хамтран дүр бүтээгчид тэр дундаа туслах дүрийн жүжигч өнгөөр төсөөлөхөд маш бэрх байдаг. Энэ жилийн гол дүр жүжигний уралдаанд маань туслах дүрийг бүтээж оролцсон маш олон авьяасыг сурагчид шүүлтийн явцад харагдсан. За тиймээс ч тэдний ур чадрыг үнэлэх зүйтэй гэсэн санаашлагыг энэ уралдааныг хамтран зохион байгуулагч та бүхэн соёлын урлагийн маань зүгээс гаргаж өөрийн нэрэмжит шилдэг туслах дүрийн шагналыг бий болгож байгааг баярлалаа дуулгаж байна. Миний ном театрын урлагийн наадам гол жүжигний уралдаанд оролцож шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналд нэр дэвшиж буй жүжигчдийн мэдээлэлтэй танилццгаая. Хангол дүүргийн 26 дугаар сургууль Лодод амын зохиол гарын 5 хуруу жүжигийн Багдуу Илбэгийн дүрээр сурагч Эрхэн Баяр нэр дэвшиж байна. Хангол дүүргийн 60 дугаар сургууль Жаргал сайхны зохиол Тэмүүжний баг нас жүжигийн Бэрхтрийн дүрээр сурагч Ган хоёрыг нэр дэвшиж байна. Хаал дүүргийн 34 дугаар сургууль Анхны зохиол Давхар багшаа жүжигийн сурагч Бүдгийн дүрээр сурагч Амар гол нэр дэвшиж байна. Шагналын доктор Мэжиг Гүмэг гол дүр жүжигний уралдааны ерөнхий шүүгч Монгол Улсын соёлын дөрвөн ажилтан найруулагч Дан Бүгшээга тайлбаря. За энэ удаагийн урлагийн театрын урлагийн наадамд оролцсон нийт сурагчдаа чинс Адам Баяр гэж өмнөдөө энэ амжилт хүсье. Миний ном 2015 Утгацгой театрын урлагийн наадмын гол дүр жүжигний уралдааны шилдэг эрэгтэй туслах дүрд Лодод амын зохиол гарын 5 хуруу жүжигний Багдуу Илбэгийн дүрээр Хангол дүүргийн 26 дугаар сургуулийн сурагч Эрхэн Баяр дуулсан. Хангол дүүргийн 75 дугаар сургууль Уильям Шекспирийн Ромео Жюльетта жүжигийн өрлөг ихийн дүрээр сурагч Хонгор зулаа нэр дэвшиж байна. Хангол дүүргийн 118 дугаар сургууль Ашбалбарын зохиол Данд яваад эргэж ирээгүй сурагчид жүжигийн Наташагийн дүрээр сурагч Ууган Туяа нэр дэвшиж байна. Шилдэг эмэгтэй туслах дүр нэр дэвшсэн туслах дүрийн эмэгтэй жүжигчтэй сургуулийн сурагчдаа бас баярлалаа хэлье. Амжилт хүсье. За ингээд шилдэг эмэгтэй гол дүрд нэр дэвшигчдийн танилцуулгыг хүлээн авсан бол яг одоо шилдэг эмэгтэй дүрийг зарлах гэж байна. За ингээд шилдэг эмэгтэй туслах дүрийн нэр дэвшсэн сурагчдаас шалгаруулж өгнө гэмээр 2014 он зохион байгуулагдсан Миний ном театрын урлагийн наадмын гол дүр жүжигний уралдааны шилдэг эмэгтэй гол дүр цомын эзэн Уильям Шекспирийн Зуны шөнийн зөв жүжигний Гермиягийн дүрээ
цом хүрдсэн анууга тайснаар. Ингээд энэ хон цугласан ихэн хүндтэй багш, сургууль хүмүүжүүлэгч, баг болцоодаа энэ өндрийн халуун сайхан мэндийг хүргье. Миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг эмэгтэй туслах дүрд Себастьяны зохиол Сүүлхийг санаачлагч Лувсан Вандан сан хамтран ажилласан байгууллага Хан улс соёлын ордон Хан улс дүүргийн боловсролын хэлтэс NTV телевиз Эмэгтэй болдурд нэр дэвшигчдийн танилцуулгыг одоо хүлээн авъя. Хан улс дүүргийн 52 дугаар сургуулийн Виктор Хьюгогийн зохиол Парисын дариглийн сүм жүжигийн Эсмералдагийн дүрээр сурагч оюун нар нэр дэвшиж байна. Хан улс дүүргийн 26 дугаар сургууль Лодод амбын зохиол гарын 5 хуруу жүжигийн игч сүрэнгийн дүрээр сурагч Ану дараа нэр дэвшиж байна. Хан улс дүүргийн 100 дугаар сургууль Себастьяны зохиол Нинуат жүжигийн Хадагта Моногийн дүрээр сурагч Мөх Тояар нэр дэвшиж байна. Хан улс дүүргийн 34 дугаар сургууль Ах хоёрын зохиол Хайрц Долгор багшаа жүжигийн Долгор багшийн дүрээр сурагч Цэвэр Талан нэр дэвшиж байна. Яг энэ цаг мөчид шилдэг эмэгтэй гол дүрийг шалгаруулах гэж байна. Тэгэхээр хэн шалгарсан бэ гэдгийг энэ хүндтэй үргийг за та бүгдийн хамгийн сайн мэдж байгаа ашиг орлохоор тэргүүлсэн Чоносл кино тоглосон жүжигч анх нэмийг доктор зарж өгдөг нэрч байна. За сайн байна уу? Юун түрүүнд энэ олон хүүхдүүдээс шалгарч шилдэг эмэгтэй дүрд нэр дэвшсэн бүх охтуудаа баяр хүргье. За тэгэхээр миний ном 2015 утга зохиолын театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг эмэгтэй гол дүрд сургуулийн сурагч шалгарлаа гэж байна. Ган хоёрын зохиол Очиндөрөөр сургуулийн сурагч Цэвэр Талан 2015 онд зохиол байгуулагдсан миний ном утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг эмэгтэй гол дүр Хан улс дүүргийн 34 дугаар сургуулийн сурагч Хайрц Долгор багшаа жүжигийн Долгор багшийн дүрээр үлдэж байна. Шилдэг эмэгтэй гол дүр цом зөөрийн комедийн шагналыг үлдэж байна. Баярлалаа. Энэ айгуу гоё тэмцээн зохион байгуулагдсан юм байна. Тэгээд анх удаага орсон гэхэд шилдэг эмэгтэй дүрийг авсанд үнэхээр их баяртай байна. Тэгээд тайзан дээр гараад анхны эмэгчээсээ шагналаа авахд үнэхээр сандраад баг бошгоо шиг буумаар санагдажсэн. Тэгээд өөрөөсөө ахмад хүний дүрийг бүтээнэ гэдэг үнэхээр хэцүү юм байлээ. Тэгээд энэ тэмцээний зохион байгуулалт бүх хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Ингээд эрэгтэй гол дүрд нэг нэр дэвшигчдийг танилцуулалтаа танилцгаая. Хан улс дүүргийн 114 дугаар сургууль Себастьяны зохиол Нинуат жүжигийн Астрономик багшийн дүрээр сурагч Бат Аргил нэр дэвшиж байна. Мэдээж өөрийн цагаасаа хазаахгүй. Хан улс дүүргийн 60 дугаар сургууль Жаргасны зохиол Тиможны бага нас жүжигийн Тиможны дүрээр сурагч Билгүүдээ нэр дэвшиж байна. Хан улс дүүргийн 52 дугаар сургуулийн Виктор Хьюгогийн зохиол
Парисын даригсэн жүжигийн Quasimodo-гийн дүрээр сурагч Билгүүтэй нэр дэвшиж Багнуур дүргийн гүн галуутай цогцолбор сургууль. Карла Гордоны зөвхөн хоёр эзэгийн нэг зарцсан жүжигийн зарцын дүрээр сурагч Золбаяр нэр дэвшиж байна. Эрэхтэй болдур цомын эзнийг тодруулах гэж байна. Ингээд шилдэг эрэхтэй болдурд нэр дэвсэн хүүхдүүдээс шилдэг эрэхтэй болдурыг тодруулж өгнө хэмээн Улсын драмын эрдэмтэн театрын жүжигчин Галлет Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан болдур таны тасны нүрья. За сайн байцгаана уу хүүхдүүд та бүхэнд энэ өдрийн халуун мэндийг өөрийнхөө зүгээс болон Улсын драмын эрдэмтэн театрын нийт урам тестийн өмнөөс хүргэж байгааг хүлээн авна уу. За машинаа бас миний ном хэмээх театрч гэсэн сайхан наадмын зохион байгуулж одоо бий болгосон Лувсан бандан сангийн хамт олондоо бас шин сэтгэлээсээ бас баярлсан надтай зүйлээ олж байна. Хүүхд багчуудын номог тэр дундаа урлаг театрын урлаг дуртай болгохын сайхан үсийг одоо нэлээд том хөгжил нэмэр болж байгаа юм гайхалтай ажлыг санаачилсан учраас бас энэ дашин дахин таларлаа илэрхийлэх зүйтэй байх гэж бодож байна. За шилдэг эрэхтэй бол миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг эрэхтэй гол дүрд Карл Гонжоны зохиол хоёр эзний ганц тар жүжигийн зарцын дүрээр Багнуур дүргийн гүн галуутай цогцолбор сургуулийн Золбаяр шалгасмана баярын золбаяр. За баяр. Тэний ном одоозгоод театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдаан 2015 оны шилдэг эрэхтэй гол дүр цомын эзэн Багнуур дүргийн гүн галуутай цогцолбор сургуулийн сурагч Золбаяр. Хоёр эзний нэг зарц жүжигийн зарцын дүрээр 2015 оны шилдэг эрэхтэй гол дүр боллоо. Баярлалаа. За баярлалаа. Энэхүү шагналд хүрэхэд минь тусалсан манай Багнуур дүргийн гүн галуутай цогцолбор сургуулийн хамт олон болон манай энэхүү жүжигийг найруулсан найруулагч бас ар гэр болгондоо бүхэнд нь баярлалаа гэж хэлье. Тэгээ энэхүү жүжигэнд оролцсондоо их баяртай байна. Энэхүү Лувсан бандын сан хүүхдүүдэд их өр өгөөжтэй, хүүхдүүдийн оюун санаанд их олон мэдээлэл боловсрал мөн ирээдүйн ажил төрөлд нь одоо жүжигээр явах жүжигийн үн цэнийг мэдрүүлсэн тэмцээн байна гэж өөрийн хувьд бодож байна. Миний ном утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигийн уралдааны шилдэг жүжиг шалгуулах үйл ажиллагаа маань эхэлж байна. Ингээд гол дүр жүжигийн уралдааны 3 дугаар байрын дугтуйг нээж өгнө хэмээн Хавл дүргийн соёлын орны захирал Минжүүр таны тайснаа хүндэтгмөрья. Энэ тэнхимд хүрэлцэн ирсэн хүндэт аяастай хүүхдүүд бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Буур энэ сайхан соёлын ордоноос олон сайхан аяастангууд олон сайхан алтан үеийг хөндөрсөн та нарт бас алтан дайс харангүй шагнал урамшуулаар өгөх болно. За ийм сайхан хүнтэй цаг мөч ирж байна. Би баярлж байна. Энэ шагналыг гардуулах энэ цаг мөчид миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадам гол дүр жүжигийн уралдааны шилдэг жүжиг 3 дугаар байр Парисын даригын сүм 52 дугаар сургууль. Багнуур дүргийн 52 дугаар сургуулийн урьж байна. Миний ном театрын урлагийн наадмын маань шилдэг сургуулиар тодорсон
Хаул дүүргийн 15 дугаар сургуулийн захирал шүлцэг захирлыг энэхүү шагналыг гартуулж өгөх хэмээн таслан хүргэнэ. Миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадмын гол дүр жүжигний уралдааны шилдэг жүжиг 2-р байр энэ гар үеийн зохиол хайц долбор багш. Тодорсон сургуулийг дугтуг нээж өгөх хэмээн Лусуан сангийн үүсгэн байгуулагч Монгол Улсын хурлын гишүүн Лусуан сангийн бол танд дугтуг гаргаж байна. За ингээд та бүхэн харсан байх манай залуучууд сурагчид ямар идэвхтэй оролцож ямар аяаслаг болохоо харуулж үнэхээр энэ наадам энэ улдаан хэмжээнд маш амжилттай оролцсон. Энд оролцсон хүүхэд бүр ялаг шигтэй бол өнөөдөр хэлэх хэрэгтэй. Мэдээж хэрэг уралдаан тэмцээн болохоор байр эзэлж таарна. Ингээд ихний байруудыг өнөөдөр шалгууллаа. Гэтэ бол бидний гол зорилго бол үнэхээр байр болохоор бид сургууль хамтлагаа нийтээрээ Монгол хүмүүст тэр агуу их бахархлаа гаргаж тэр их сайхан авьяасаа хөгжүүлэх ийм том зорилго байгаа юм шиг бол хэлмээр байна. Ингээд тэрхүү байранд шилдэг жүжиг номинацаар Хаул дүүргийн 60 дугаар сургууль. Хаул дүүргийн 60 дугаар сургуулийн жүжигний баг Догсон болон сангаас санаачлан зохион байгуулсан Миний ном 2015 утга зохиол театрын урлагийн наадмын гол дүрсэлж жижигний уралдаанд ажилдаа оролцож театрын урлагаар дамжуулан урлагийн гол зам мэдрэг авьяас чадрыг хөгжүүлэн сургуулийнхаа нэрийг өндөр дөнгөн жаргал сайхны зохиол Тэмүүчний баг нас жүжигээр оролцож тэргүүн байранд шалгарсан тул өргөмжтөл утга зохиол гол зүүн танхим тогтжуулж өгөх 6 сая төгрөгийн эрхээр шагнав. 2015 оны шилдэг жүжиг жаргал сайхны зохиол Тэмүүчний баг нас жүжиг Хаул дүүргийн 60 дугаар сургууль. Лусуан сангийн нэрвэлтэд 6 сая төгрөгийн өнгөний утга зохиол театрын утга зохиолын танхим байгууллага эрхээр шагнаж байна. Энэ сайхан шагналыг хамт олноороо авсандаа бид үнэхээр их баярлж байна. Одоо энэ шагналыг авахд манай сургуулийн захирал тэгээд манай багш нар тэгээд бид нар хамгийн гол нь энэ шагналыг авсан хамгийн гол үзүүлэлт нь юу юм бэ гэвэл бид нэр багаараа хамтдаа ажилласан сургуулаараа нийтдээ бүгдээрээ заавал энэ шагналыг авна гэж зориод бүгдээрээ хамтдаа хүчээ нэгтгээд ажилласан болохоор бид нэрийн шагналыг өнөөдөр аваад зогсож байгаамаа. За юуны өмнө энэхүү одоо драмын жүжигийн уралдааныг ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан Лувсан амдан сандаа одоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. Хамгийн гол нь боловсролд хөрөнгө оруулалт хийн гэдэг бол тэр хэмжээгээр үр ашиг нь 5, 10, 20 жилийн дараагаар эргэж одоо гарч ирж байдаг. Үүний зэрэгцээгээр бол энэ одоо Лувсан амдан сангаас зохион байгуулж байгаа энэ жил бүр уламжлал болгон явж байгаа энэ уралдаанд бол жил эргэцсэн орж байгаа жүжигийн чанар, чансаа, хамрагдах хүрээ ингээд олон зүйлүүд бол одоо нэмэгдэж байгаа нь харагдаж байна. Энэ жилийнх бол яахын аргагүй маш олон сургуулиуд өөрсдийнхөө 1, 2 дугаар байранд орно ах гэж маш их хүлээлттэй байсан. Манай сургуулийн хувьд ч гэсэндээ маш их хүлээлттэй байсаар агаад ингээд 1-р байранд орлоо. Энд бол хамгийн гол нь багш нар маань нэг баг хамт олон болж ажилласан. Хүүхдүүд маань маш их чармаасан, маш их мэрийсэн, илүү цагаар одоо олон цагаар бэлтгэл сургуультай хийсэн. Үүний үр дүнд бол энэ одоо үр дүнд хүрлээ. Тэгээ манайх нэг сайхан Монголны гоё кабинеттэй боллоо. Манай Хаул дүүргийн сургуулиуд жил бүр урд утга зохиол урлагийн наадам зохион байгуулж байгаа. Энэ жилийн наадам урд өмнөхөөсөө илүү идэвхтэй оролцлоо. 21 сургууль, 21 жүжиг бэлдэж оролцлоо. Тэгэхээр өрсөлдөөнтэй сайхан боллоо. Олон сайхан шилдэг авьяаснууд жүжигчин сурагчид төрлөө. Энэ бол өөрөө бол үнэхээр монголчууд бид авьяасыг дээдэлсэн. Тэгэхээр их авьяасыг агуулсан юм ард түмэн гэдэг бол харуулсан нотлсон юм сайхан хэмжээ болдог.
Тэгээд манай хан уулын эмнэлэг жишээ нийт Улаанбаатар хот, нийт улс заяар олон өрнөж монголчууд бид одоо утга зохиол урлаг одоо энэ авиасаа хөгжүүлэх агуу их зорилттой хэрэгжүүлэх одоо том одоо алхам уушаа алхах ийм сайхан болцоо бүрднэ. Тэгээд ийм уриалгыг бол бид гаргаж байгаа. Тэгээд манай энэ авиаслаг хүүхдүүд бол одоо дүүрэгдээ төдийгүй хоттой олон улсад ч гэсэн одоо Монгол улсаа төлөөж, Монголын хүүхдүүдэд төлөөж одоо урлагийн ийм сайхан мэдчилгээ дэвшүүлэх болно. Тэгээд нийт хүүхдүүдэд бас баяр хүргье. Нэвтрүүлгийг санаачлагч Лувсан Вандан сан хамтран ажилласан байгууллага Хан улс соёлын ордон, Хан улс дүүргийн боловсролын хэлтэс, NTV телевиз